сайн байцгаана үзэгчдээ. Баян голлынхан подкастын ээлжид дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаард Баян гол дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Мегмард орж хүрэлцээрсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө хоёлаас шүүх шинжилгээний байгууллага гэж яг ямар байгууллага байдгийг те одоо өнөөгийн үйл ажиллагааны чиг үүргийнхэн талаар бас хүмүүст тодорхой мэдээлэл өгч бас яриагаа эхлэе гэж бодож байна. Манай шүүх шинжилгээний байгууллага бол ер нь эрүү иргэн захиргаа, арбитрийн хэрэг маргаан болон зөрчлийн хэрэг маргаанд уул мөр эднүрийн баримт илрүүлж бэхжүүлэх, түүнийг үнэлж дүгнэх, шинжилгээ хийх үйл явцыг хариуцдаг ерөн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага байгаа. Шүүх шинжилгээний одоо дүгнэлт нь одоо юм хууль сахиулах байгууллагын шүүхийн шийдвэр гаргалтанд яг ямар нөлөө үзүүлдэг юм бэ? Манай байгууллагын одоо дүгнэлтийг бол манайх одоо эрүү иргэн захиргааны хэрэг арбитрийн хэргийн үйл явцад бол ер нь одоо ингээд мөрдөгч прокурор шүүгчс томилсон тогтоолын дагуу тухайн шинжилгээг хийгээд энэ нь болохоор ер нь бол шүүхийн шатанд гэх юм уу ерөнхийдөө нотлохооны үнцийг их сурвалж болж хэргийг шийдэхэд ер нь бол тийм гол нотлох баримт болдог тийм онцлогтой. Одоо ингээд шүүх шинжилгээний төрлүүд гэж хүмүүс ингээд хурууны хийгийг л илүү сайн мэдээд идэг бах тий. Бусад одоо яг ямар төрлөөр одоо шүүхийн шинжилгээ хийдгийг тий иргэдэд ингээд энгийн ойлгомжтой байдлаар нь тайлбарлах юм бол. Одоо манай байгууллага жилд ерөнхийдөө дунджаар 35,000 гаруй хэргийн газрын үзэсгэлэгт оролцож байгаа. Тэгээд энэс 70 гаруй тийм одоо шинжилгээ манай байгууллагад одоогоор хийгдэж байгаа. Жишээ нь хэм бол одоо яг хүмүүс ихэнхдээ гарын мөрийн шинжилгээг л ер нь бол нэг мэддэг байх. Тэнгүүт одоо манайд ДНХ-гийн шинжилгээ, тэгээ масууруулах бод сэтгцэд үүсгэж байгаа шинжилгээ, цогц задлан шинжилгээ, хүний биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ, галц зэвсгийн шинжилгээ, тэгээ буу, хонгоо, сум гэх мэт галц зэвсгийн шинжилгээ, одоо гутлын одоо мөрөх судлалын шинжилгээ гэж хэлдэг, мөрөх судлалын шинжилгээ, тесрэг дэлбэрэх бодисын шинжилгээ, хар тамхи масууруулах бодис, тэгээ физик хийм, одоо сүүлийн үед болохоор нөгөө эдийн засаг хөрөнгийн үнэлгээний шинжилгээ, экологийн шинжилгээ гээ сүүлийн үе салбарууд маань хөгжөөд тийм шинжилгээнүүд ер нь 70 гаруй төрлийн шинжилгээ манай байгууллагад хийгдэж байгаа. Одоо Баян гол дүүрэгт нэг юм онцлог байдаг шүү дээ. Бусад дүүргүүдийг бодох юм бол баар цэнгэний газар, зочид буудал, үйлчлэгээний газрууд маш их хэлбэгтэй тий. Тэгээ энэ тохиолдлыг нь ч гэсэн харах юм бол гэмт хэрэг бас үүнээс шалтгаалсан тохиолдлууд бас байдаг байх. Тиймэрхүү ямар тохиолдлууд дээр та нар ажиллаж байгаа вэ? Одоо ер нь бас гэмт хэргийн гаралтаас дүүргийн онцлогоос хамаарат өөр байдаг. Манай дүүрэг бол яг таны хэлсэнчлэн одоо шөнийн цэнгэний газар, баар буудал ихтэй. Тийм болохоор ерөнхийдөө хүний биед одоо эрүүл мэндийн тохирол учруулж байгаа гэмт хэрэг бол ерөнхийдөө бас нэлээд гардаг. Бас хулгайлах гэмт хэрэг бас нэлээд гарна. Тийм бас хүчингийн гэмт хэрэг бас нөгөө буудал модал байдаг болохоор бас тиймэрхүү хэрэгүүд бол ер нь яг бусад дүргээс харьцангуй их байх гэж би бас бодож байна. Одоо энэ гэмт хэргийн тохиолдлууд дээр шинжилгээний яг ямар аргуудыг хэрэгжилж ийнтэй ямар тоног төхөөрөмж техникүүдийг ашиглаж ийн. Одоо орчин үеийн сая хэллээ шүү дээ нэмэлтээр одоо салбарууд маань хөгжөөд явж ийн гэж ийн тэ эднэрийг бас сайхан тайлбарлаад өгвөл. Ер нь бол гэхдээ манай дүүрэг дээр бол зөвхөн одоо гарын мөрийн шинжилгээ хийгдэж байгаа л да. Манай дүүрэг одоо нөгөө цагдаагийн байгууллагын байранд одоо 3 өрөөнд байдаг байхгүй. Цагдаагийн 1-2 дугаар хэлц дээр нийт 3 өрөөнд л манай байгууллага байна. Тэгэхээр ерөнхийдөө гарын мөрний шинжилгээ хийх боломжтой сан манга байрлуулж байгаа юм зөвхөн тийм л юу хийгдэж байна. Хэрвээ нөгөө нэг өрөө манайх байгууллага тусдаа нөгөө байр маартай тийм байсан бол ерөнхийдөө бичиг баримт дүр төрх мөр судлал гэх мэт шинжилгээнүүдийг ер нь бол хийх боломжтой. Мөн одоо шүүх эмнэлгийн шинжээч эмч маань одоо нөгөө дүүрэг дээрээ байвал одоо эрэг зул заавал нөгөө төв рүү яваад ах шаардлагагүйгээр өөртөө ойроор төрийн өөрчлөлтөд хурдан хурж гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээг энтрийг бол дүүрэг дээр хийх боломжтой байгаа. Одоо энэ Баян гол дүүргийн гэмт хэргийн гаралтанд ажиглагдаж байгаа онцлог гэж бас байгаа тийм. Иргэд яг юун дээр сэрэмжлэх хэрэгтэй байгаад байна уу? Сүүлийн үед яг бид нарт бол яг энэ одоо
бусдын тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг одоо бид нар ер нь бол өдөр болгон шахуу тийм дуудлаганд явж энэ гэмт хэрэг бол нэлээд их байгаа. Ард иргэд маань нөгөө нэг за дэлгүүр ороод гараад ирэхийн хооронд за түр ингэчи бизнес чад гараад ирдэг ч юм уу гэдэг машин асаалт явах. Эсвэл төвчгээ мартаад явах ч юм уу өөрсдийн нөгөө нэг сонор сэрэмжгүй байдлаас болоод тийм гэмт хэрэг тоол нэлээд их ер нь байнга тийм гэмт хэрэг бол гарч байгаа. Одоо ирээд ингээд ихэвчлэн яг ямар асуулт тавьж орж ирж байна те. Одоо надад ийм асуудал тулгарлаа инглээ тэглээ гэсэн юмнууд ярьж орж ирдэг үү? Тулгарсан асуудлууд дээр ер нь танайхан ямар шийдвэр гаргаж ажиллаж байгаа. Тийм манайх бид нар бол гэтээ нөгөө хэрэгэн газрын үйлчлэгт оролцоод эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэрээр дүгнэлт гаргадаг болохоор иргэдтэй яг тийм гэж нөгөө нэг тулж харилцаа бол ерөнхийдөө бол тийм баг. Бусад төрийн байгууллагуудтай эрх бүхий албан тушаалтнуудтай харьцдаг болохоор яг иргэд бол бид нар дээр бол яг ийм асуудал юм байна гэж орж ирэх асуудал ер нь баг. Дандаа нэг албан тушаалтын югаар дэмждэг гэсэн үг. Шүүх шинжилгээний байгууллагын одоо ингээл гэмт хэргийн шинжилгээ дүгнэлтийг гаргадаг байгууллага тийм иргэд хэвчлэн одоо ингээл шүүх шинжилгээний хариу буруу гарчлаа энэ төр гээл тийм энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байх гэдэг маргаанууд бас нэлээд явдаг. Тэр энэ тал дээр танай байгууллагын зүгээс бас яаж ажилтгийг тийм хуулийн ямар зохицуулт зохион байгуулалт байна. Ер нь бол хуулийнхаа хүрээнд иргэд одоо шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байх тохиолдолд тийм байж болно шүү дээ. Тэр үед бол шууд ингээ шинжээч хэллээ тэрийг ингээ шийдвэрлэнэ гэсэн асуудал байхгүй. Одоо тухайн шинжилгээг мөрдөгчийн тогтоолоор хэрвээ хийсэн байлаа гэж бодох юм бол тухайн хэрэг хариуцж байгаа мөрдөгчдөө одоо би энэ дүгнэлттэй ингээ санал нийлэхгүй байна. Дахин шинжилгээ хийлгэж гэдэг юм уу. Тийм бас нөгөө санал төсөлтөд тавиад тэгэх юм бол нөгөө эрх бүхий албан тушаалтнаас дахиад одоо мөрдөгч нь энэ дээр дахин шинжилгээ хийлгэе, нэмэлт шинжилгээ хийлгэе гэж шийдвэр гаргаж тэгэх юм бол интернээс яг нөгөө эргэж шууд харьцаад би дүгнэлтэд зөвшөөрөх байна гэж бид нартай тэгэх бол бас боломжгүй. Тухайн одоо захиргааны эрүүгийн хэрэг дээр ч байж болно те. Тэр нөгөө өмнө томилсон шинжилгээ томилсон байгууллагатай хандаад тэгээ дахин нэмэлт шинжилгээ хийх юм боломжтой. Тэр иргэн бол өөрөө шууд шүүх шинжилгээний байгууллагад хандах боломж байхгүй. Заавал төрийн байгууллагаараа хандах боломжтой гэж ойлгож ирэх бүхий нөгөө дүгнэлт шинжээч тамилах эрх бүхий байгууллагад хандах боломжтой. Одоо шүүх шинжилгээний байгууллагад хүсэлт гаргаад тэгээ төрийн байгууллагаар дамжаад ороод ирсэн хүмүүс яг юуг анхаарах хэрэгтэй гэдэг юм бэ? Одоо жишээлх юм бол нэг хулгай зэлгийг өртсөн ч байх юм уу тэрнийх одоо гарын мөр зүрийг нь авах хадгалах гэмтээхгүй байх ч юм уу тиймэрхүү анхаарах зүйлүүд юу байдаг вэ? Тэг ер нь ингээд дуулах мэдээлэлд очихоор одоо хулгай орсон байлаа ч юм уу янд тийм юм дээр очихоор хүмүүс нь ингээд нөгөө нэг эзүүлээ цэвэрлж янзлахад юм тийм ямар бидний нөгөө нэг ажиллах нөхцөлийг одоо улмөр илрүүлэх боломжийг ер нь ингээд бас байхгүй болгосон тийм тохиолдлууд ер нь бол байдаг хгүй. Тэгэхээр ард иргэд маань ямар нэгэн байгууллагаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгүүлж байгаа бол тухайн ямар ч хэрэг гарсан байж болно тийм эдмүр улмөрийн баримтыг устгаж гэмтээхгүйгээр ер нь яг тэр байгаа байдлаар нь л үлдээгээ цагдаагийн байгууллагадаа дуудлага өгч тэгээд бид нар яг очиж ажиллаад шаардлагатай нотлох баримтуудаа цуглуулж авдаг. Мэргэжлийн одоо ёс зүй хараат бус байдлыг танай байгууллага яаж тогтоож ажиллаж байна? Шинжээч хүн бол яг нэг өөрийн дотоод итгэл үнэмшлэр яг нүгэлтэд гаргадаг. Ахлах нь дарган ч юм уу одоо энэ ингэсэн байна ингэж гарга марга гэх юм нь ямар ч боломж байхгүй. Тухайн тэр дүгнэлтийг шинжээч хүн өөрөө хариуцна. Тэрний гарах үр дагавар тэн чинь бас хүний амь амьдрал бас шийдэж байгаа үйлдэл байгаа шүү дээ. Тийм болохоор ерөнхийдөө хууль заасан нэхэ дагуу хууль дээдлэх ёсыг баримтлан үнэнч шудраг шинжээч юм бас ёс зүйгээ баримтлаад хараат басаар ажиллаа гэдэг тий. Одоо хүмүүсээс худал мэдээлэл өгөх ч юм уу те эсвэл одоо юу гэдгийг нотлох баримтыг устгах ч юм уу тийм тохиолдлууд дээр бас таад ажиллаж исэн баг тий. Энэ тохиолдолд яг яадаг юм бэ? Ерөнхийдөө одоо сүүлийн үед бас тиймэрхүү юмнууд байна тий. Одоо энэ дээр бол манай нэг цахим технологийн шинжилгээ энэ бол бас сүүлийн жилүүдэд бас нийгэм цаг үеэ дагаад хөгжиж байгаа. Ер нь ингээд худлаагаасаа мэдээлэл өгөх тохиол байдаг. Ерөнхийдөө тэгэхээр худлаа мэдээлэл одоо худлаа цагтаа ч юм ингээд худлаа дуудлага мэдээлэл өгөх юм бол буцаагаад тэр хүн одоо худлаа гэдгийг тогтоох юм бол тэр хүн дээр өөр дээр нь бас арга хэмжээ авагдаж байгаа.
Тэр худлаа мэдээлэл гэдгийг нь яаж нотлох боломжтой вэ? Худлаа гэдгийг одоо гэхдээ яг ингээд худлаа дуулах мэдээлэл бас ирнэ шүү дээ. Очоод тэгэхэд яг тийм зүйл болоогүй ч юм уу, эсвэл хүүхэд уцаар тоглосон ч юм уу, тиймэрхүү юмнууд бол бас бүртгэгдэнэ. Тэн дээр бол шалгаад тодорхой ажиллагаануудыг хийгдээд тийм нь болохоор ингээд гэмт хэргийн шинж үү байна ч гэдэг юм уу тэгж үзэх юм бол бутаагаад өөрсдөө бас арга хэмжээ авдаг. Нотлох баримт тусгагдсан тийм тохиолдлууд байдгүй. Нотлох баримт тусгаах юмнууд бол байна. Тэн дээр тэгээд хэрвээ яг бас л нөгөө нэг энэ бол яг нөгөө процессын ажиллагаа л да. Хэрвээ нотлох баримт устгасан гэдгийг бас үйл ажиллагаагаар тогтоогдох бол буцаагаад тийм авах арга хэмжээнүүд аваад явна гэсэн. Одоо ингээд шүүх шинжилгээний хариунд алдаа гарах боломж юу хэр байдаг юм? Энэнийг бол би бол бас яг цэвэр яг шинжээчийн туршлага мэдлэгээ асууд гэж бодож байгаа. Гэтэ ер нь бол яг л техник технологи нь байх юм бол тий өөрийнхөө туршлага мэдлэгийн хүрээнд ер нь аль болох өөрийнхөө байж болох бүр хамгийн сайнараа л шинжилгээ өгөлт гаргаж байгаа. Хэрвээ яг энэ эрхгүй байгууллагаас эсвэл иргэдээс үндэслэлгүй шинжилгээ байна, буруу байна гэж үзэх юм бол яг дахин шинжилгээ томилонгууд тухайн шинжээчийг оролцуулахгүйгээр өөр бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийж болдог. Тэгээ 3 шинжээч тухайн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна уу, зөв байна уу, буруу байна уу гэдэг үтнээс бас дүгнэлт гаргана. Тэр 3 шинжээчийн дүгнэлтэнд бас ард иргэд ч юм уу өөр талаас ингээ гомдолтой авах юм бол бас дахин шинжилгээ тэмлээд 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй бас шинжилгээ хийлгэж болдог. За одоо яг ингээд нөгөө нэг бодит кейс дээр ч юм уу тий хичнээн одоо хүн очиж ажилтгийн тий нэг жишээ аваад эсвэл ярил та хоёлаа тий. Энэ яг нөгөө нэг гэмт хэрэгийнхээ төрлөөс л хамаарна л да. Одоо дүүрэг дээр бол гэтээ яг нэг шинжээч нэг хэрэг дээр очиод ингээд бүх бол мөрөдөө хийм биологи ингээд бүх тэндээс бол мөр илрүүлж болох юу байна тэр зүйлийг ингээд хийж байгаа. Онц ностой хэргийн газрын үслэг тийм юм дээр бол төвийн манай шүүх шинжилгээний ерөнхий газраас хэргийн газрын үслэгийн баг гэдэг одоо ингээд лаборатори болгоноос ингээ мэрэгжлэр тэг гарын мөрнөөс бичиг баримтаас днх-аас хим биологоос гээд мэрэгжлэр шинжээчин баг ирээд ажиллаж улмөрөө бэхжүүлж авдаг. Энэ яг нөгөө нэг тухайн хэргийнхээ онцлогоос хамаарат ямар хэрэг гэдгээс хамаарат. Бид нар одоо энгийн иргэд бол нөгөө шүүх шинжилгээний газрын кинон дээр гардаг шиг хүлээж авал яг тэр кино бодит байдал хоёр баг төстэй байх шүү тий. Тийм ер нь яг л кинон дээр процессор л явагдаж байгаа тийм процесс. Түрүүн бас нөгөө туршлагын асуудал яригдчихсэн. Тэрэн дээр бас нэг асуулт нэмээд асуучих гэж бодлоо. Ер нь одоо шүүх шинжилгээний байгууллага мэрэгжилтний туршлагажуулах тал дээр ямар хуу одоо ажиллагаа өрнүүлж юм те. Одоо яг төгсөөд хэдэн жилийн боловсрал эзэмшиж төгсөөд дахиад ер нь хэр их одоо суралцдаг юм бэ те. Мэдээж хэрэг ингээл нөгөө эмч нар чинь 6 жил тэгэл дахиад ингээл баг насаараа сурдаг гэдэг шиг нэлийн ялгаагүй байх гэж бас бодоод байна л да. Энэ тал дээр бас мэдээлэл өгөхгүй. Тэг ер нь бол ингээл ажиллах жил их тусмал туршлага хөрөнгөлүүлээ суралцаал ер нь явж байгаа. Одоо би төгсөө 6 жил ажиллаж байгаа. Тэгээд дотоод хэргийн их сургуулийн шинжээч ангийг төгсөөд одоо ажиллаж байгаа. Тэгээд бид нар одоо суралцах явцдаа сургууль сурахаа хажуугаар дүүргүүд дээр ич одоо ерөнхийдөө юу яадаг гэсэн үг ингээд дадлах гарна. Тэр маань ерөнхийдөө маш их нэг туршлага бодит хэргийн газар ажиллаж үзнэ. Тэгээ шинжээч нараасаа маш их юм суралцдаг. Дотоод хэргийн их сургуулиас гадна манай байгууллага одоо Оросын албаны улс болон нийтхийг улсад бас болгосон хүчний бэлтгэдэг. Дотоод Оросын албаны улсад ихтэл одоо бас 6 жил суралцдаг байна. Тийм тэгэхээр ер нь бас насан туршдаа суралцаал туршлагажаал тэгээл явдаг та. Яг ингэ суралцж байгаа гэд хувийн асуулт асуусан дээр яг ингэ нөгөө анхны авсан ажил ч юм уу анхны авсан хэрэг ч юм уу тэр үед яг ямар санагдчихсан бэ? Анх яг төгсөөд Төдөө орон нутагт тамилагдаад очиод ажиллаж байсан. Тэгээд анхны дуудлага гэсэн чинь бас хүн нас арсан дуудлага дээр яг гэтээ бас яг бүх зүйл ингээд өмнө нь бол ингээд дадлагын багштай ч юм уу ингээд явжсэн. Гинт бүх юм өөрийн толгой дээр ингээд хүрээд ирсэн чинь жоохон ер нь л сандарсан айцтай байсан. Гэтээ яг нөгөө нэг ахлах шинжээч маань анх ингээд дагалдаж очиод зааж зөвлөөж явсан болохоор ерөнхийдөө бас л гайгүй байсан.
Сэтгэл зүйн хувьд юу ямар байдаг вэ? Нэг одоо хүн амьтнаас орсон байдаг тий. Ийм асуудал төр очихоор яг хөө тийм нөгөө нэг хэцүү дуудлагууд бас байна л да. Тэнгүүт яг хөө бид нарт рийг сургууль байхаас ахуулаад ингээ нөгөө сэтгэл зүйн хичээл энэ төр ороод би бол ингээл амар сэтгэл зүй бэлтгэгдчихлээ гайгүй гэж боддог л байсан. Яг ээж болсны дараа бас энэ асуудал арай өөр харагдаж эхлэв те. Одоо хүүхдтэй холбоотой гэмт хэргийн газар очиход бол ер нь жоохон эмзэглдэг хэцүү байдаг болсон. Гэтэ яг хуу миний ажил одоо үлээсэн үүргийнхээ дагуу тэр ажлыг хийх ёстой болохоор тэгэл хийгээл явдаг. Ажлын байрнаас нь ч юм уу тэг яг сэтгэл зүйн асуудлыг нь даван туулахад энэ ажлын стрессийг нь одоо арилгахад ч гэх юм уу те ямар нэгэн дэмжлэг тусалцаа эсвэл сургалт семинарын ажил ч юм уу тийм байдаг. Нөгөө сургалтын төлөвлөгөө гаргаад манай байгууллагаас ер нь сэтгэл зүйчтэй уулзуулах ч юм уу өөр байгууллагын тийм нөгөө ментор лекторуудын сургалтыг зохион байгуулах ч юм уу ерөнхийдөө сард 2-3 тийм нөлөөллийн сургалт үйл ажиллагаанууд явагддаг. За би бас нэг юу асууя гэж бодоод одоо Баянгол дүүрэг тэгээ дүүргийн иргэдийн хурал шүүх шинжилгээний байгууллагатай ер нь харилцан хамаарал тусалцаа дэмжлэг яаж үзүүлж байна. Ер нь дүүргээс энэ шүүх шинжилгээний байгууллагатайгаа хэрхэн яаж ажиллаж байгаа вэ? Одоо манай шүүх шинжилгээний байгууллага нэг гэмтрээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд элсэж орсон байгаа. Өнгөрсөн жил 2025 онд гэмтрээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс манай байгууллагад хэргийн газрын үйлчлэгийн эдийн хаягийн шинжилгээний тийм мастер багц цүнхүү төгсөн. Энэ маань бас нөгөө бидний одоо хэргийн газраас улмөр илрүүлж бэхжүүлэх ажиллагаанд маш том дэмжлэг болж байгаа. Тэр эдийн хаягийн цүнхний цүнхийг нөгөө хэрэгэлснээр одоо эдийн хаягийн холбогдлолтой биологийн дээж авах улмөр илрүүлэх үзүүлэлт маань энэ жил өмнөний жилүүдээс өссөн тийм үзүүлэлттэй байгаа. Ер нь боломжоор хамтарч ажилладаг. Би түрүүн нөгөө нэг ярилцлага эхлэхийн өмнө нэг нууцлал зөрчгүйгээр нэг кейс дээр хоёулаа гоё сонирхолтой бас жишээ ярих гэдгтгсэн. Тэр жишээг одоо асуумаар байна л да. Энэ болохоор нөгөө нэг яг миний яасан хэрэг биш л дээ. Гэхдээ манай байгууллага дээр одоо жишээ 20 жилийн өмнө гарсан хүн амны онц ностой гэмт хэргийн гийг нөгөө 20 жилийн дараа гэсэн саяхан нөгөө гарын мөрөөр нь илрүүлж хэрэгтнийг олж тогтоосон. Энэ болохоор нэг зориг гэсний хэргийн дараахан бас гарсан нэг тийм ностой хүн амны хэрэг байсан. Тэн дээр гарын мөрөөр нь илрүүлж хэрэгтнийг тогтоосон. Мөн одоо хүн насарлаа гэхэд ингээд нөгөө нэг арга гэрн байхгүй ч юм уу хэн болохын тогтоогдохгүй эсвэл ингээд нүүр нь бас таних хүн гэдгийг таних боломжгүй тийм дуудлагууд бас байгаа. Тэн дээр одоо манай хас гарын дарцыг аваад тэгээд сандаа хийж үзээд хэн болохын тогтоодог. Сан гэснээс одоо шүүх шинжилгээний байгууллагт яг хүний хувийн мэдээлэлтэй холбоотой ямар сан бүрдэж байгаа вэ? Хувийн мэдээлэлтэй гэхээр одоо иргэдийн мэдж байгаагаар бол гарын хийнэ сан байгаа. Энд гэхдээ одоо Монгол улсын бүх иргэний их бол байхгүй. Тухайн одоо хэргийн хохирогч холбогдогч болж исэн ч юм уу тий. Ер нь санд бүрдүүлэх шаардлагатай гэж үзэжсэн тийм иргэдийг ч юм уу. Тийм нэг цаг арга хэмжээний үеэр авагдсан ч юм уу тийм иргэдийн хувийн мэдээлэл байна. Бас нөгөө галт зэвсгийн шинжилгээ галт зэвсэг бүртгэж нөгөө нэг сан үсгдэг байхгүй. Тэндээ бас нөгөө галт зэвсэг эзэмшигчийн хувийн мэдээллүүд байгаа. Хэрвээ бас гэмт хэрэгт холбогдчихсэн ч юм уу эсвэл эцэг эхийн их тогтоох шинжилгээ энэ хийгдэн штэ. Тэр шинжилгээний үйл явц давагдаж ингэж сан бүрдүүлж байгаа дийнхэгийн генетикийн шинжилгээний тийм сан бас бүрдсэн байдаг юм тийм. За сүүлийн жилүүдэд ер нь шүүх шинжилгээний салбарт гарч байгаа онцлог тий одоо шинэ технологиудын талаар бас хоёулаа нэлийн дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. Ямар технологиуд нэвтэрж байна тий. Манай байгууллага одоо юу сүүлийн үед бас гэмт хэргийн гаралт гэмт хэргийн төрөл зүйл бас нөгөө цахим тал руугаа нэлийн явж байгаа шүү дээ. Цахим орчинд хүртэлдэж байгаа гэмт хэрэгүүд их болж байгаа учраас бас энэ төрлийн шинжилгээнүүд хийж байгаа мөн эдийн засаг тэгээд экологийн шинжилгээнүүд дээр бас хийгдэж экологийн одоо үнэлгээ хийх гэх мэтийн юмнууд бас мөн сүүлийн үеэс иргэдийн нөгөө сэтгцийн
сэтгэл санааны хохирлыг тогтоох тийм шинжилгээ хийгдэж байгаа. Энэ тийм сэтгцийн хор уршиг гэдэг. Тэрний сэтгэл санааны хохирлын тогтоох ийм ерөнхийдөө шинэ төрлийн шинжилгээнд хийж байгаа. Энийгээ дагаад бас техник технологийн хөгжил бас явагдаж сүүлийн үеийн техник технологиудыг ер нь нэвтрүүлж ажиллаж байгаа. Яг нөгөө өнгөрсөн жилийн жишээг би энэ тайлан мэдээллийг өглөөхөн харав гэсэн юм л та нэг зарим нэг үзүүлэлтүүд нэлээд өндөр өссөн үзүүлэлттэй харагдчихсан. Тэгэхээр энэ одоо өссөн үзүүлэлтүүд тоног төхөөрөмж техник ч юм уу тэрнтэй холбоотой байна гэж үзэж болох уу? Тий, одоо жишээ нь улс мөр илрүүлэх үзүүлэлт бол нэлээд өссөн гарсан. Энэ бол ерөнхийдөө ер нь бол бас техник технологитой л холбоотой. Багаж технологи, багаж хэрэгсэл сайжирсан, нунтагны хүртээмжих болсон ч юм уу тий. Тэнгүүд үзлэгийн цүнхний хүртээмжих болсон. Одоо тэр нөгөө гэмтригээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс өсөн нөгөө цүнхэнд гэрэл, олон хүнгийн гэрэл, тэгээ нөгөө ДНХ-гийн улмөр илрүүлж бэхжүүлэхэд уруулж байцууд нэлийн байсан болохоор ерөнхийдөө бол энэ бол яалчгүй техник технологитой л холбоотой харагдсан байна. Цаашд одоо ямар технологиг нэвтрүүлэх шаардлагатай гэж бодож байна те. Ер нь одоо ингээд бид энэ чиглэлээр хөгжиж гэсэн бодлоготой байгаа гэсэн тийм баримтлсан бодлого төлөвлөгөө бий юу? Яг манай хэлтсийн тухайд гэх юм бол манай байгууллага нэг тусдаа байртай болох юм бол олон төрлийн шинжилгээг хийгээд иргэдэд илүү ойр болох. Одоо дүүргүүдээс хамгийн ихэнд бол Чингэлтэй дүүрэг саяхан тусдаа байртай болсон. Тэнд болохоор одоо шинжээ эмч тэгээд бичвэр амьд мөрс судлал гэх мэт шинжилгээнүүдийг хийх шинжээ эмчээр одоо хүний биед нэг гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээг хийх одоо тийм боломжтой нөхцөл бүрдсэн байлээ. Тэр бол ерөнхийдөө бол иргэдэд ойр үйлчилж байгаа явдал судал учрахгүйгээр тийм тэгэхээр ерөнхийдөө манай хэлтсийн хүрээнд бол нэг тэргүүнд ерөнхийдөө миний харж байгаагаар бол тусдаа байртай болох юм бол олон төрлийн шинжилгээ хийх боломжтой. Техник ямар нэгэн техник тоног төхөөрөмж ингээ авахаар ерөнхийдөө нөгөө байр савны асуудал бас хэцүү байгаа байхгүй юу? Тийм. Одоо хүн хүч боловсон хүчин танай хэлтс дээр жишээлбэл ямар байна те? Одоо залуу мэрэгчлэтнийх нь хувьд одоо хэдээс хэд орчим насны мэрэгчлэтнүүд бас байна. Залуу боловсон хүчний бас яаж ажилд авч байна те? Энэ талаар мэдээлэл өгөх. Насны хувьд гэх юм бол ерөнхийдөө нэг 20-оос 40 насны хооронд хүмүүс ажиллаж байгаа юм уу? Манай хэлтс дээр боловсон хүчний бол дотоод хэргийн их сургууль тэгээд дээр хэлсэнчил нөгөө Оросын албаны улсын нэтгийг улсад бас удаан хугацаагаар сургаж байгаа. Богино хугацааны бусад орны одоо Солонгос, Япон, Америк нэгдсэн улсын тийм богино хугацааны туршлага солилцох ч юм уу тийм сургалтуудад боловсон хүчнээ бас аль боломжтойгоор явуулж сургаж мэдлэг дэвшлүүлж тийм үйл ажиллагаанууд л ер нь явагддаг. Одоо ер нь иргэдэд цаашдаа илүү их ойр байхын тулд яг ямар бодлого баримталж ажиллая гэж танай байгууллагын зүгээс төлөвлөж байгаа вэ? Тийм, ер нь бол иргэдэд ойр байхын тулд шинжилгээний төрлийг нэмэх ер нь бол шаардлагатай гэж бодож байгаа болохоор ерөнхийдөө байрны асуудлыг энэ тэргүүн шийд мөн бас зарим техник технологийн бас дутагдлууд бас манай хэлтс дээр бол байгаа л да. Одоо микроскоп ч юм уу тий шаардлагатай шинжилгээг хийхэд өндөр хүчин чадалтай микроскоп бол бас байхгүй ч юм уу. Сая бас нэг ийм дудлага гарсан л да. Нөгөө техникийн давхарт ингээ хүн насаарсан дуудлагын дээр очиход тэр чинь ингээд бүх гэрэл мэрлийн шатцсан тийм тэгээ бид өөрсдөд байгаа нөгөө нэг гэрлийн их усрыг ашиглаад яг гарч идэм мэдэн асгаар бас хэргийн газрын үзлэг явахад амар хүндрэлтэй байсан. Тэгэхээр бас нөгөө нэг ингээ зөөврийн том хэмжээний гэрэл ч юм уу тий. Тэнгүүт бас одлон дуудлагын ингээ өргөлээд явангууд камерны нөгөө батарей дуустдаг. Энийг бас нөгөө нэг заавал тогон залхахгүйгээр ингээ цэнгэллэх тийм тоног төхөөрөмж гэх мэт ерөнхийдөө бол нийт шаардлагатай зүйлсүүд бол бас тийм ээ. Мөн одоо өндрөөс унсан дуудлага мэдээлэл ч юм уу эсвэл том хэмжээний объект үйлдвэр шатсан дуулгууд дээр очиход заавал ингээд одоо тийшээ чинь дээрээс нь ингээд зураг авах шаардлагатай байлаа гэж бодоход өндөрлөө бол за хүмүүс гарлаа гэхэд бас бид нарт өөрсдөө талаас аюултай л байгаа юм л да. Тэр үйл явдлууд бас дорон бас байвал бас зүгээр гэж одоо бид нарын үйл ажиллагаанд ярилцж байгаа зүйлсүүд бас тийм байна. 2025 онд шинжилгээгээр илрүүлсэн хэрэгүүд
бас нэлээх үс үзүүлэлттэй тий өмнөх оноосоо миний харснаар ганцхан нэг буурс үзүүлэлт нь юу л аж гарын мөрийн шинжилгээ 24 оныхоос арай буурсан байх шиг байсан тий 2.9% буурсан гэсэн байсан. Энэ болохоор шинжилгээ бол яг эрх бүхий албан тушаалтнаас нөгөө нэг томилж орж ирсэн тохиолдолд бид нэр хийгдэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг гоо шинжээч томилох тогтоол орж ирэх нөгөө багассан тухайн байгууллагуудын бас заавал энд шинжээч томилох шаардлагагүй гэж үздэг ч юм уу тэр юунаас болсон юм болов. Тэрнээс бол яг манай байгууллагын зүгээс бол яг тогтоол орж ирсэн тохиолдолд яг шинжилгээ хийж байгаа. Эзэнгүү одоо нөгөө холбогдогчийн тогтоосон хэрэгүүд бас нэлээдгүй гарсан байсан тийм. Энгэл дээр бас мэдээлэл өгвөл. Тийм нөгөө томилсон шинжилгээгээрээ ч юм уу ингээд шинжилгээ хийхэд одоо тухайн өмнө эзэн холбогдогчийн тогтоогдоогүй хэргийн газраас илрүү суулмөр юу гарын мөртөө ер нь тохирж хэрэг илрүүлж байгаа тохиол сүүлийн үед бас нэлээд байгаа. Нийт одоо гэмт хэрэгт холбогдогчдын одоо дийлэнх юм уу те ямар хүүсний хүмүүс вэ? Хэдээс хэд орчим насны хүмүүс байдаг вэ? Гэхдээ бас янз бүр бас тухайн хэрэгээсээ хамаарна тий. Сүүлийн үед одоо ихтэй энэ хулгайн гэмт хэрэг дээр гэж шавж үзүүл ерөнхийдөө бас өсвөр насны хүүхдүүд нэлээд их холбогдоод байгаа. Энд дээр бас арга гэрийн хараан хяналт тааруу ч юм уу тий. Эсвэл нөгөө нэг хүн дуруу татагдахтаа амархан болохоор бас энэ хэрэгт холбогдох нь их байж магадгүй. Бас нөгөө нэг хэрэг онцлогоос хамаарат холбогдогч нар нь бас өөр байгаад байна. Мэргэжлийн өвчин гэл нэг зарим би энэ яг мэргэжлийн өвчтэй гэл зарим хүмүүс ярьдаг ч танд нэг тиймэрхүү анзаарэгддэг зүйл байдаг. Би нэг ингэжээд байдаг шүү гэд. Одоо хаан ч атсан ч юм уу гээ дандаа юм ингэ тойролж хараад эндээ тийм юм эндээс тэгсэн мэт ч юм уу хэргийн газар очиод нэг хэргийн газараа үнэлж дүгнэх мандал юу чухал. Тэгээ очиод бүх зүйлийг харна. Яхаанаас нь мөр ах уу энэ өмнө эндээ байсан юм шүү гэнэ сүүл хөдөлсөн юм шүү гэнэ гэд толгой дотор байнга тэгж боддог. Тэгэхээр одоо бас сүүлийн үед анзаараад байгаа нь ингээл ороолгохын готоо хаана юу байна яасан бэ гэд тэрийг жоох ингээд тийм болчт юм шиг лээ. Тэр нь одоо жинхэнэ мэргэжлийн өвчин. Бидээ одоо жишээлбэл ажлын нөхцөл байдалтай хамгийн их авч явдаг зүйл чи юу юм? Нэг удаагийн биелий гэрэл зургийн аппарат тэгээд гарын мөр илрүүлэх нундаг гэлээ байнга авч явдаг тийм. Нөгөө жижигт гарчаад чаар манай хэрхэн чамаас ингэ биелийн нүнээр өнөртэй тэгээд дандаа тэгээд байнга нөгөө өмсөд хахаар тийм. Залуу одоо ингэж шүүх шинжээч болъё ч юм уу тийм хүмүүс бас байгаах тэднэрт зориулаад одоо мэргэжлийн гой сурталчилж үгүй гэвэл юу гэж хэлэх вэ? Манай мэргэжил одоо үнэн үнний тогтоодог тий нотлогооны их сурвалж болдог. Хүмүүс одоо мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүд бол ихэвчлэн нөгөө бас дөрөв хувц өмсдөг гэдэг дээр нь бас их ач холбогдол өгдөг шиг байгаа. Тийм дөрөв хувц өмсдөг одоо их сураг гадаад одоо Оросд нэтгэг рүү сургахдаа тухайн жилийн бас нөгөө ажилласан жилээр нь тооцдог. Тэгээд тэр үедээ бас нөгөө нэг цолны мөнгө цагдаагийн дөрөв төвцөмсөө цол аваад тэр үеийнхээ цолны мөнгө тэтгэмжийг авдаг. Тэгээд гарч ирэх шууд томилогддог болохоор нөгөө ажлын байрны талаар санаа зовоод ах зүйлгүй ер нь бол сонгоход бас гоё мэргэжил. За баярлалаа. За ингээд бидний бас урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За урьж оролцуулсан бас баярлалаа. Танай байгууллагын ажилд бас амжилт хүсье. За баярлалаа.